Сайн байцгаана уу? Би энэ удаагийн бичлэгээрээ та бүхэнд 4 төрлийн оролтны нэхээсийг зааж өгөх гэж байна. За, бичлэгэн дээрээ таймстамп тавьчих учраас эхлээд тэднэр дээр дарж үзээд ямар нэхээсүүд байгааг хараад өөртөө таалагдсан нэхээсээ сураад оролтоо нэхэж болно шүү. За, эсвэл эхнээс нь бүгдийн дуустал нь үзчихэд амархнаас нь бас сурж болно. За хамгийн түрүүнд оролт нэхэхдээ анхаарах зөвлөмж өгье. За, нэгдүгээрт мэдээж утас байгаа. За, утасаа болохоор өвөл өмсөх өвөл зүүх оролт нэх гэж байгаа бол мэдээж ноосны орцтой утаснууд их зүгээр дулаахан байна гэсэн үг. Хайрахгүй те дулаахан байна. За, орцыг нь болохоор утасныхаа нярлаг дээрээс нь харчин. Энэ дээр нь за энэ болохоор зүгээр 100% акрил буюу юу байгаа шүү. Химэл ноос гэсэн үг. Ийм утас байна. За, энэ дээр нь 40% вүүл альпак ч гэдэг юм уу те ингээд ноосны орцнууд нь бичээтэй байдаг утасны. За, тэднийг хараад утсаа бас сонгож болно. За, мөн утасныхаа бүдүү нарийныг нь бас анзаарах хэрэгтэй. За, утасных нь цаасан дээр нэхэх зүүнийх нь хэмжээг биччихсэн байдаг. Энэ болохоор 4 юм уу 5 мм-ийн зүүгээр нэхнэ гэж энэ 4.5-аар ч нэхсэн болон 4-5 хооронд гэсэн үг хос зүүгээр. За, эндээс дээшээгээ хэмжээтэй зүүг тэмдэглэсэн утсыг сонгуул их зүгээр шүү. Анх сурж байгаа хүмүүс. Яг тэгэхээр 4-өөс доошоо болоод ирэхээр утас маань нарийнхан тэгээ нэхэхэд хугацаа их зарцуулагдах болно гэсэн үг. Утас нарийнхан болоод ирнэ гэдэг чинь гогцооных нь тоон олон болоод ирнэ. Нэхэх гогцооных нь тоон олон болоод ирнэ гэсэн үг. За, утас маань бүдүүрээд ирвэл нэхэх гогцооны тоо цөөрөөд мэдээж нэхэх дуусгах хугацаа маань багасаад ирнэ гэсэн үг шүү дээ. Тэрнээсээ хамаарна гэсэн үг байхгүй юу? За, тэгэхээр аль болох 4 мм-ээс дээш зүг санал болгосон ийм утас сонгоорой. За, хятад утас сонгох гэж байгаа бол дэлгүүрийн худалдагч юм уу хүнээс зөвлөгөө аваад энэ тэдэн миллиметрийн зүгээр нэхэж болох уу ч гэдэг юм уу те асуугаад сонгож болно. Ерөнхийдөө харахад за энэ болохоор 4 мм санал болгоцсон байгаа шүү дээ те. Тэгээ харахад ер нь бол ингээд за нэг 3 мм-ийн бүдүүнтэй утас байгаа байхгүй тий. Тэгэхээр эндээс ингээд татаад үзэх хэрэгтэй. Татгаар бүр ингээд нарийнхан юм болж ивэл бас тэр чинь наривтар утас гэсэн үг. Ерөнхийдөө татгаар ингээд тэгж их нарийнхан болохооргүйгээр ингээд утас байвал биетэй гоё оролт болно гэсэн үг. За тэгээд мэдээж зүүг нь бол сонгосон утсандаа тааруулаад зүүгээ сонгоно гэсэн үг байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр эхлээд утсаа сонгоод дараа нь утсандаа тохируулаад зүүгээ сонгоно. Зүүгийн угаасаа цаасан дээр нь санал болгоцсон байгаа. За, зүү маань болохоор ийм сатурк буюу ийм холбоотой зүү байж болно. Эсвэл бүр ийм уурт нэг салангад зүү байдаг шүү дээ, тийм. Тэр нь одоо яг надад байхгүй байгаа даа. Салангад тусдаа нэг нэгээр ингээ хоёр ширхгээр ингээ уртаа байдаг тийм зүү бас байж болно. Оролт бол ийм нарийнхан урт зүйл учраас тийм зүгээр нэхэж болно. За. Тэгэхээр оролт маань болохоор хөндлөнгөөсөө уртаашаа нэхэгддэг байгаа. За, тэгэхээр эхлээд хөндлөнгийн хэмжээнд таарсан гогцоо зүүндээ гогцоодож авна гэсэн үг. Нэгдүгээр нэхээс маань эрзийн нэхээс буюу нэгийг харьцах нь нэг rib гэж англиар бичдэг. За, оролтны өргөнийг бол та нар өөртөө шийдэн штэ тий. Тэгэхээр за, ерөнхийдөө том хүнд бол нэг хамгийн нарийнда 20 см. За, нэг иймэрхүү 20 см өргөнтэй хамгийн нарийнда л юм байсан зүгээр миний бодлоор. За, тэгээд өшөө нуглаад тэг дундуур нуглаад зүүх юм уу яах юм. Өргөнөө бол өөртөө шийднэ.
За тэр өргөндөө за нэлээд урт утсан гээд. За энэ үзүүрний энд байна. Ийшээ нэлээд ахих утас ийш нь үлдээчих болно. За тэгээд эхлэл гогцоодноо. За нэг зүгээ авч гаад за эхлэл гогцоодж мэдэх бол өөртөө шууд гогцоодчоорой. Мэдгүй бол за энэ тасархаа үзүүртэй тал нь энэ нааталтаа эрхээ уруунд дээгүүрээ. За ингээд юу нь үргэлжилсэн утас нь 7 хуруунд дээгүүрээ явж байгаа шүү. За ингэж ярьж байгаад нэг зүгээ бариад ийш нь харуулаа эргүүлээд ингээ эхний нэг гогцоо. Тэгээд цааш нь үргэлжлүүлээд ингээд татхаар энд гогцоо үүсэж байгааз энэ рүү зүгээ оруулаад 7 дээгүүр явж байгаа утсаа ингээд татаад гаргаад ирнэ гэсэн үг энэ гогцоо руу. Тэгээ энэ эрхийн уруунтаа тавилаа. За дахиад за ингээд энэ рүү зүгээ оруулаад цаад 7 дээрхэд дэгээдлээ. Бултлаа татлаа. Тэгээд гэхдээ хараа ингэж дэгээдэггүй шүү. Доороос дээшээ утас нь ингэж гарч ирээд ингэж дэгээдэж шүү. За гэх мэтчлэн өөрсдийн ороолтныхаа уртад тааруулаад хитрхи бас чанга энийгээ яаж болохгүй гогцоодож болохгүй. За ойлгомжгүй байвал миний нөгөө хос зүүнний анхан шатны хичээлийг үзэж болно. Тэн дээр бүр ойлгомжтой зааж өгсөн байгаа. Эхний одоо зааж байгаа нэгийг харьцах нэгийн манжетигны нэхээс маань болохоор ингэж сунж агшдаг юм эрзэний нэхээс байгаа штэ тий. Тэгэхээр ерөнхийдөө энэ гогцоонуудаа ийм ингээд хоорондоо нийлсэн иймэрхүү байдлаар нь баримжаалаад хэмжээгээ тогтоочж болно. За иймэрхүү байдлаар нь ингээ баримжаалахаар за нэг одоо энэ болохоор нэг 14-5 см орчим өргөнтэй ороолтонд болчихно гэж үзгэнэ штэ тий. За нэг харьцах нэг энэ нэхээсэн дээр болохоор гогцооны тоогоо тэгш тоо авбал зүгээр шүү. За ингэж нэхэд өөртөө ингээд гогцооныхоо тоогоо тааруулах нь штэ. Ингэж сунгаж татахгүйгээр нэг хальт иймэрхүү байдлаар нь хэмжээд нэг 20 см өргөнтэй ороолт хийгвэл 20 см та таарахаар ийм гогцоод нь. За энд урт утас үлдэж мөлдвөл хамаагүй тэрийг дараа нь нэмэлж учраас. За ингээд үргэлжилсэн энэ утсаараа нэхэд явна гэсэн үг. Ингээд. За энэ фокус нь сайн таарч үзье. За одоо нөгөө нэхээсээ нэхэж явна. За энэ нэхээс маань болохоор үндсэн нэхээсний маань өнгөн нэхээс ар нэхээс гэсэн хоёр нэхээсээ ээлжилж нэхэж явна. За эхний нэг гогцоогоо нэхэхгүйгээр зүүндээ шууд ингээд шилжүүлээд авчих. За тэгээ хоёр дахоос нь нэхэж эхэлнэ. Баруун талаас нь зүгээ ингээд шууд оруулаад цааш нь гаргаад ирж байгаа шүү дээ. Тэгээд энэ үргэлжилсэн утсаа тэгээд ингэж дэгээдэггүй. Яаж дэгээд байгааг анхааралтай хараарай. Доороос дээшээгээ утас нь ингэж явсан байдлаар ингэж дэгээдээд ингэ утгаж байгаа юм шиг те ингэж дэгээдээд за энэ болохоор өнгөн нэхээсний нэхэлт. За дараагийнхт нь болохоор ар нэхээс нэхнэ. За утсаа нааш нь гаргаж ирлээ. Түрүүнийх цаанаа байгаадсэн шүү дээ. Одоо болохоор нааталтаа ингэ гаргаж ирчихнэ. Зүүнийхээ бүр ингэ наана гэсэн. Мөн адилхан баруун талаас нь зүгээ оруулаад за энэ утсаа зүүнийхээ доогуур хийгээд цааш нь гаргаад ирнэ. Энэ гогцооноос гаргаад ирнэ. За ингээд өнгөн нэхээс ар нэхээс энэ хоёрыг ерөөсөө л ээлжлээд нэхэд явна гэсэн үг. За одоо дахиад түрүүнийх шиг өнгөн нэхээс за зүүн гогцооныхоо баруун талаас нь шууд зүгээгээд цааш нь ингээд гаргалаа. Утсаа утгаж байгаа юм шиг ингээд дэгээдлээ. Тэгээд энэ гогцооноосоо гаргаж ирлээ. За утсаа наашин гаргаад одоо болохоор ар нэхээс мөн адилхан баруун талаас нь зүг оруулаа. Гэхдээ зүүн наашаа гарч ирнэ. Тэгээд зүүн доогоороо утсаа ингэж хийлээ.
энийгээ цааш нь гогцоо орноосоо гаргаж ирлээ. За тэгээ энийгээ ингээ мултлаа. За ингээд нэхэд явнаа энэ хоёрыг ээлжлүүлээд баруун талаас нь оруулаад тэгээдлээ. Баруун талаас нь оруулаад цааш нь тэгээдлээ. За ингээ баруунаас нь оруулаад цаанаас наашаа гаргаж ирээд наанаас цаашаа ингээ дарна гэхээс. За би ингээд төгсгөлийн 2 гогцон дээрээ хүрээд ирсэн байгаа. За фокусын дарах нь уу? За 2 гогцон дээр хүрээд ирсэн байгаа. За өнгө гэд нэхэд одоо ар нэх гэж чинь тийм үү? За ар. За ингээд ганцхан гогцоо үлдчихэж байгаа. Энийг болохоор мөн адилхан ар нэхээсээр нэхнэ. За төгсгөлдөө 2 ар нэхээс. За хэрвээ та нар тэгш тоотой гогцоо 32, 34 ч гэх юм уу те тиймийг авсан бол ингээд дуусах хэрэгтэй. Таарах хэрэгтэй байгаа шүү. За эргүүлээд яг өмнөхдөг адилхан. Эхнийний гогцоог зүүндээ хийгээд нэхгүй ингээд мултлаад авлаа. За хоёр дахоос нь нэхнэ. Баруун талаас нь зүгөө орууллаа. Гогцоодж гаргаж ирлээ. Уцаа наашлууллаа. Ар нэхээс. За өнгөнөхээс ар нэхээс. За энэ хоёроо ээлжлүүлээд ингээд нэг чинь гэсэн үг. За сүүлийн 2 гогцоо үлдсэн. Энэ болохоор өнгөнөхээс нэгдсэн байгаа. За тэгэхээр төгсгөлт нь өмнөхтэйгээ адилхан 2 удаа ар нэхээс. 2 гогцон дээр ар нэхээс. За ингээд нэхэд яг адилхан энэ үйлдэлийг эргүүлээл өртөө давтаад явчихна гэсэн үг. За тэгэхээр ингээ харахаар ялгарч ирж байгаач нэхээс маань. За энэ ингээ харагдаад байгаанууд нь болохоор өнгөн нэхэснүүд гэсэн үг. Ингээ хонио холбоонууд үүсчихин гэсэн үг. Ингээд хонио холбоонууд. Хонио холбоо гэдэг багхгүй. Ингээ өөрөөсөө ингээд гинжлэгдсэн юм шиг. За тэгээд ар нэхээс нь болохоор ийм бондгор үүсчихэж байгаа. Бондгор. Ингээ харахаар ийм бондгорууд үүссэн байгаа. Ингээ бондгорууд. За ингэж харагдах нэ. За энэ маань болохоор нэхэд ирэхээр явандаа ингээд ийм болноо. За зураг үзүүлсэн шиг харагдах байдал нь тийм болноо гэсэн үг. За энэ энэ талаасаа өнгөн нэхээс харагдаж байгаа чинь эргүүлээд харахаар энэ талаас ар нэхээс харагдана. За энэ талаасаа ар нэхээс харагдаж байгаа чинь ингээд эргүүлээд энэ харахаар өнгөн нэхээс харагдчихин гэсэн үг. За ийм байх нэ. За энийг юусэн ингээл өөрөө хүссэн уурт хүртлээ ингээл цаашаа хичнээл нэхэд явж болох нь шүү дээ тий. За энийгээ яаж дуусгадаг вэ гэхлээр за би хүссэн уурт хүртлээ би нэгчлээ гингүүд энийгээ яаж оролтоо яаж нэхэд төгсөх вэ гэдгийг хэлж өгөө. За би яарад байгаа учраас тийшээ дахиад нэгсэнгүү шүү ойлгомжтой ах гэж тий. Найдаа. За хүссэн урт хүртлээ нэгчээд одоо энийг дуусгах гэж байна. Яаж дуусгах гэхлээр эхний нэг гогцоогоо нэхэн шилжүүлж аваадсан шүү дээ тий. Тэгхгүйгээр ингээд өнгөн нэхээсээр нэхэн. За тэгэнгүүтээ хоёр дахь гогцоогоо бас адилхан өнгөн нэхээсээр нэхэн. За тэгээд эхний нэг гогцоогоо зүүндээ ингээ хийчихнэ. Тэрний дундуураа энийгээ ингээ гаргаад ирчин гэсэн үг. За уцаа нааш нь гаргаж ирлээ. Ар нэхээсээр нэхлээ. За тэгээд эхний нэхээс дундуураа энийгээ тэгээд гаргаад ирлээ. За өнгөн нэхээс дээрээ ингээ харахаар л өнгө ар гэдэг нь ялгагдаж харагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг харчаа би энэ дээрээ өнгөө нэх юм байна. Энэ бондгортой юм дээрээ би араа нэх юм байна гэд бодоод явна шүү дээ тий. За энэ хонио холбоотой дээр нь өнгөн нэхээсээ нэхнэ. За тэгээ эхнийхээ энэ гогцон дундуураа нэгснийгаа ингээ гаргаад ирнэ. За уцаа нааш нь гаргаж ирээд ар дээрээ ар нэхээсээр нэхлээ. За тэгээ энэ эхнийхээ нэгсэн дундуураа ингээ гаргаад ирлээ. Гэх мэтчлэн дуустал нь ингээд энийгээ хаалт гэдэг хгүй хаалтаа хийх нэ. За төгсгөл дээрээ хүрээд ирсэн төгсгөлөө ар нэхээс гэ 2 удаа байгаа шүү дээ. Тэрнгээр нь л адилхан нэгчин гэсэн. За ингээд
Дуусчлаа гингүүд энэ утсаа хайчлаад за энэ надаа энэ утас таслах хайран байгаа учраас зүгээр тайлбарлаж хайчилсан үзүүрээ энэ дундуураа ингэж гаргаж ирэнгүүтээ бүр ингэж гаргаж ирнэ штэ. За энэнгээр хайчилсан байлаа гэхээр энийгаа ингэ явуулаад бүр ийшээ нэг мултарталхан гаргаж ирээд тэгээд татчингууд эн чинь ингээд зангидаас үсчихнэ. За тэгээд тэр утсыгаа энэ нэхээсэн дундуураа гүйлгээд далтлаад өгнө гэсэн үг байна. За тэгж яадаг шүү. За энэ бас эхлэхдээ үлдсэн утсаа гэж тий энийг баг зэргийн ингэж үлдээж хайчлаад энэ үзүүрийг нь бас нэхээсэн дундуураа гүйлгээд далтлаад өгнө. За би яаж далтлахыг ер нь үзүүл харуулж идүү та нарт. За ингээд энэ ийм уртвал хэрэггүй шүү дээ тий. Иймэрхүү байхад л болно. Иймэрхүүгээр таслангуудаа ингээд нэхээс дундуураа ингээд гүйлгэх маягтай. Оролт маань нөгөө дэшиг уртагаа штэ тий. Тэгээд нилээ нэг иймэрхүү занц ч юм ингэх маягтай ингээд нэхээс дундуур нь гүйлгэждэг байхгүй. За тэгээд уцаа далтлнаа гэсэн үг ахна. За ингээд нэгдүгээр нэхээс манжатгны нэхээс, эрзэн нэхээс. За хоёрдугаар нэхээс рүүгээ орцгоё. За мөн адил эхлэл гогцоогоо юу яана? Ингээд зүүндээ аавна. За хэмжээгээ яаж тааруулах вэ? За тэгэхээр энийг болохоор яг ингээд ийм одоо юу хэмдэ ингээд сунаагүй юм байдлаар биш үйл ялэг ингээд эднэрийг ингээд сунж татчихагаад тэгээд нөгөө хүссэн хэмжээ хүртлээ яах нь штэ тий хэдэн гогц авахаа шийдчихнэ штэ. За миний ингээд татгаар энэ маань болохоор нэг 13 см орчим өргөнтэй оролт болох юм байна гэд. За өшөө дахиад гогцоонуудаа өшөө өргөн болыг бол нэмээд авах нь штэ тий иймэрхүү байдлаар ингээд сунгаж татчихаад хэмжиж гэнэ. За энэ дээр бол гогцооны доо сонгоо юу муу байх хамаагүй, тэгш байх хамаагүй. За тэгээд за яг таг бол мэдээж энэ юун дээр хэмжээ гарахгүй шүү дээ тий. Миний ингээд зүгээр хар бор аргаар би юу заагаад байгаа хгүй хэмжээ тааруулахыг. За тэр хэмжээ рүү чинь л дөхөн гэсэн үг. Илүү гарч магадгүй, жоохон дутчих магадгүй тийм ээ. За энэ нэхээс болохоро ерөөсөө л нэг л үйлдэлийг альч талдаа ч хамаагүй давтаад явдаг нэхээс байгаа. За энэ утасны маань фокус жоохон таарамж муутай л байгаа тань. За тэгэхээр за мэдээж энэ үргэлжсэн утсаараа нэхэд явна тийм үү бүгдээрээ. Тэгэхээр зүүгээ за энэ эхлэл гогцоог болохоор би нэгдүгээр хэсгээр яаж нэхийг заасан учраас би заахгүй шууд эндээс эхэллээ шүү за. За зүүгээ болохоор баруунаас нь биш энэ зүүн талаас нь гогцоо руугаа ингэж оруулна. За ингэж оруулаад юугаа утсаа доороос зүүнийх нь доороос дээшээ гарч байгааз ийм маягаар тэгээд нь. За ингэж хүмүүс бас тэгээд байдаг. Ингэж тэгээд бол буруу болно шүү. За яаж утас нь байрлал чинь тэрийн сайн анзаараараа ингэж тэгээд гаргаж ирлээ. Зүгөө мултлаа. Бишээ гогцоогоо мултлаа. За зүүн талаас нь орууллаа зүгээ. Гогцоодлоо мултлаа. Зүүн талаас нь орууллаа, гогцоодоод гаргаж ирлээ. За энийг нэгцсэн учраас мултлаа. Юусе энэ үйлдэлийг л ингээд тавтаад явна гэсэн үг. Энэ болохоор баг миний хувьд хамгийн амархан оролтны нэхээс мөн харахад хөөрхөн үзэмжтэй байдаг нэхээс. За нэхээснүүдийн нэр ингээд би юм дээр бичээд явчихна. Тэрийг нь хараад нэршлийн тогтоогод авчиж болно. За энэ болохоор Монгол нэршлийн бол би сайн мэдэхгүй байгаад байна.
За ингээд төгсгөлдөө хүрээд ирлээ. Энийг яах вэ гэхээр яг л адилхан нэхнэ. За эргүүллээ. Эргүүлээд за яг адилхан зүүн талаас нь оруулаад уцаа гогцоодж гаргаж ирлээ. Дахиад энэ үйлчлэг ерөөсөө л ингээл альч талдаа гарсан эхлэл төгсгөл нь бүгд адилхан ингээл нэхэд явна гэсэн. Ингээд тэгээд лээ. За өнгөн нэхээсээ л нэгчин гэсэн үг байхгүй юу? Энэ болохоор өнгөн нэхээс гэхдээ нэг гогцооныхоо зүүгээ оруулах тал нь зүүн талаасаа гэсэн үг. За ингээд за дахиад ийш нь эргүүлээд за дахиад энэ ч одоо яач ингээд за энэ мэтлэн ингээл ерөөсөө энэ бол амархуу ингээл яваад тахна. За ингээд ерөөсөө дээшээгээ хүссэн урт хүртлээ өөрийнхөө оролтны хүссэн урт хүртлээ яг л ийм янзаар нэхэд явна штэ. За ингээд би болчлоо гэж үзье. Хүссэн урт хүртлээ нэхэд болчлоо. За дуусгая гэвэл яг саяны шигээ ингэж гогцоодж аваад за хоёр дахь нь гогцоодлоо эхнийх дундуура гаргаж ирлээ. За нэгдүгээр хэсгийг үзсэн бол тэрнтэй ер нь адилхан. Гэхдээ ар нэхээс биш өнгөн нэхээс учраас ингээл нэг янзаараа тэгээд гаргаад ирлээ. Эхнийхээ гогцоон дундуура тэгээцнийгаа гаргаж ирнэ. За ингээ хоёр гогцоотой болчихж байгаа шүү дээ. Тийм баруун зүүндээ тэнгүүтээ эхний гогцоон дундуура хоёр дахь гогцоогоо гаргаад ирнэ. За энэ мэтэр хаалтаа ихнэ. За тэгээд энийг бүр яаж төгсөх вэ гэхлээр эхний хэсэгтэр гарсантай адилхан төгсөж байгаа. За time stamp дээрээ дараад үзчихээрэй. За за 3 дугаар нэхээс рүү орцгоё. За 3 дугаар нэхээс маань бас адилхан зүүндээ эхлээд ингээ эхлэл гогцоод чинь за би нөгөө та нарт заах га цөөхөн гогцоодод байгаа шүү. За тэгэхээр та нар оролтныхоо уртад таарсан гогцоогоо гогцоодно. За тэгэхээр энэ нэхээс болохоор будаа нэхээс гэж ярьдаг монголоор англиар seed stitch. За тэр маань болохоор хэмжээгээ яаж багцаалж авах вэ гэхлээр жоохон энэ одоо гогцоонууд маань ингээ иймэрхүү байгаад байгаа шүү дээ тий. За тэгэхээр энийгээ жоохон ингээд тараас хийгээд татаад нэг иймэрхүү байдлаар ерөнхийд нь ингээд хэмжээгээ баримжаалаад авчиж болно. За ингээд бүр ингэснээр нь биш ч өвчүүд ингээд жоохон салгачаад ингээд за тэгэхээр ингээд хэмжээндээ тааруулаад гогцоогоо гогцоолчихно. За тэгээд энийгээ иш нь эргүүлээд за ингээ эхлэл гогцоо маань тэгш тоотой байвал зүгээр шүү. За сондгой биш энэ гогцооны тоон тэгш байвал зүгээр шүү. За тэгээд за энэ үргэлжилсэн утсаараа нэхэд явна мэдээж. За тэгэхээр энэ нэхээс маань болохоор өнгөн нэхээс ар нэхээс гээд үндсэн хоёр нэхээсээ ээлжлүүлж нэхдэг нэхээс байгаа өнгар гэд ээлжлээд нэхнэ гэсэн үг. За хамгийн ихний гогцог гэхдээ нэхгүйгээр ингээд баруун зүүндээ шилжүүлээд авчихна. За тэгээ хоёр дахь гогцоноос нэхэд эхэлнэ. Хоёр дахоосоо болохоор өнгөн нэхээс гэж эхэлнэ. За зүгээ гогцооныхоо баруун талаас орууллаа. Цаанаасаа утгах маягтай утсаа дээдээ гаргаад ирлээ. Гогцоогоо мултлаа.
За энэ талаасаа зүүн талаасаа гогцоогоо нэхээ дуусгаараа энэ зүүнээсээ мултлаад явна гэсэн үг шүү дээ. За одоо ар нэхээс наашин гаргаж ирлээ. Уцаа наашаа гаргаж ирлээ. За ингээ харуулж гогцооныхаа баруун талаас зүгээ хийлээ. Уцаа зүүн доогоороо хийгээд цааш нь түлхээд гаргаад ирлээ. За тэгээд гогцоогоо мултлаад авлаа. За ингээд энэ хоёрыг ээлжлүүлээд нэхэд явна гэсэн үг. За баруун талаас нь зүгээ орууллаа. Дээдлээ гаргаж ирлээ. Уцаа наашин гаргаж ирлээ. Цааш нь түлхээд дээдлээ мултлаа. За ингээд өнгөн нэхээс ар нэхээс өнгөн нэхээс ар нэхээс. За ингээд энийг нэгээ нэхэд дуусгачих. За тэгээд төгсгөлийн гогцон дээр яах вэ гэхлээр энд араар дуусж байгаа штэ тий. Тэгэхээр сүүлжлүүлээд өнгөн нэхээс нэх юм. За За одоо яах вэ гэхлээр энэ талтаа гарч ирээд жоохон толгой иргмээр болно. Гэхдээ тайлбарлаад сайн тайлбарлаад өгнө. За одоо ингээд энэ гогцоонуудаа харахаар за ингээд хонио холбоо харагдаж байгаа нь өнгөн нэхээс. За энд хөндлөн утас ингээ явчихсан бондгор ийм утас харагдаж байгаа нь ар нэхээс гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо энэ талаасаа нэхтээ зөрүүлнэ. За энэ өнгөн нэхээс дээрээ араа аваад ар дээрээ өнгөө авч явна. За нэгдүгээр нэхээсийг үтсэн бол өнгө дээр өнгө ар дээр ар гэж явж ирсэн шүү дээ тий. За энэ дээр болохоор солбоно. За энэ утас маань энэ наашаа ингээ гараад ирсэн маа. Энийг ингээ барьчих. За эхний нэг гогцоогоо нэхгүйгээр шилжүүлээд авлаа. За хоёр дахоос нь эн чинь болохоор өнгөн нэхээс харагдаж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энийгээ араар нэхнэ. За зүгээ цаанаас нь гогцоороо оруулаад тэгээд буцаа цааш нь түлхээд гаргаад ирлээ. Ингээ ар нэхээс. За ар дээрээс өнгөн нэхээс нэхэхдээ гогцооныхоо зүүн талаас нь зүгээ орууллаа. Гогцоогоо нааш нь татаад гаргаад ирлээ. Утас татах байдал нь бол яг хэвээрээ. За зүгээр гогцооныхоо аль талаас оруулж байгаа гэдг нь өөрчлөгдөж байгаа. За одоо ингээд араа нэхнэ. Гогцооныхоо цаанаас зүгээ гаргаж ирлээ. За цааш нь түлхээд гогцоодлоо. За ингээд за энэ бондгортой ар нэхээс тийм үү. За энэ ар нэхээсээс өнгөн нэхээс авахдаа зүгээ зүүн талаас нь гогцоороо хийлээ. Уцаа утгах маягтай дээдэд гаргаад ирлээ. За ингээд явна гэсэн үг. Ингээд юугаа нэхээсээ солбоно гэсэн үг. За ингээд одоо энэ өнгө харагч байна. Өнгө дээрээ ар дээрээ өнгө. Өнгө дээрээ ар дээрээ өнгө. За энийг бол ерөнхийдөө жоохон өнгө ар нэхээсээ нэхээд сурцсан өнгө ер нь энэ нэхээсээ нэхвэл зүгээрээ бүр анхудаа нэхэж байгаа бол толгой эргээд байж магадгүй. Тэгэхээр хоёрдугаар нэхээсээр ч юм уу оролтоо нэхэд үзээрэй. За энэ ар дээрс өнгө авцсан төгсгөлт нь энэ өнгө болцсон шүү дээ тий. Тэгэхээр ар өнгө болцсон. Тэгэхээр энийгээ араараа нэхнэ. За ингээд ар. За араар нэхэхтэй болохоро зүгээр нэгтгэл шигээ баруунаас нь ингээд зүгөө оруулаад ингээд цаашаа нэгч. За эргүүллээ. За эхний нэг гогцоогоо нэхгүй шилжүүлж авлаа. За энийг за хоёр дахоос нэхнэ. За энэ дээр болохоор ийм хөндлөн утас явцсан бондгор харагдаж байгаад тэгэхээр энэ маань ар нэхээсэн шүү дээ тий. Тэгэхээр энэ дээрээ явах үлээ өнгөн нэхээсээ аавна. За өнгөн нэхээсээ авахдаа зүгээ зүүнээс нь оруулаад дээдээ гаргаад ирлээ. Уцаа. За одоо энэ хонио холбоо харагдаж байгаа зэн. Тэгэхээр өнгөн нэхээс энэ дээрээ араа аавна. Уцаа нааш нь гаргаж ирээд цааш нь түлхлээ. Ар.
утас нь цаанаа байхаараа өнгө нэхээсээ нэхнэ, утас нь наанаа байхаараа ар нэхээсээ нэхэж байгаа гэсэн үг шүү дээ. За энэ ар нэхээс дээрээсээ өнгө аавна. Ингээд уцаа дэгэж байгаа байдлыг анхаараар яг ингэж авахгүй л нэхэлт маань буруу гарч ирнэ шүү. За ингээд энэ өнгө агаад өнгө дээрээсээ одоо ар. Энэ ар дээрээсээ өнгө. За тэгэл явж байгаа төгсгөлт нь энэ дээрээс ар авч байгаа штэ тий. Энэ өнгөнөхөөсөр ар. Тэгэхээр сөөлжлүүлээд энэ гогцоогоо өнгөнөхөөсөр нэхэ шүү. За төгсгөлтөө ирсэн. Энийг нэхэхдээ эндээс нь биш баруунаас нь оруулаад ингэж өнгөнөхөөсөө нэхнэ. За тэрийг анхаараа. Төгсгөлийн нэг гогцоог нь болохоор зүгээр хамгийн анхны эхлэл гогцооноос авахтаа нэгчээсэн шигээрээ нэгчин гэсэн үг. Дандаа төгсгөлийн нэг гогцоог. За ингээд ийм уучлаарай фокуснд хараагүйсэн. За ингээд ийм харахад ийм бондгор будаа нэхээс seed stitch гарч ирнэ. За ингээд хоёр талаасаа яг адилхан харагдах байдал. За ингээд ээжлүүлээд яваад ах нь шүү дээ, тийм ээ. За одоо энэ болохоор эхний нэг гогцоо нэхгүй авчлаа. Хоёр дахоос нь ар нэхнэ. За энд болохоор өнгө гараад ирсэн. Энэ дээрээ араа нэхнэ. Энэ ар дээрээ өнгөө нэхнэ гэд. Ингээд солиблоо. Төгсгөл дээр нь ар нэхээсээ нэхнэ. Өнгө ар гэд. Араа болохоор цаанаас нь ингэж оруулахгүйгээр хажуу талаас нь оруулаад нэг чинь төгсгөлийн нэг гогцоо. За гэх мэтчлэн саяны хоёр эгнэний нэхэлтийг ерөөсөө ингээл ээлжлээл дээш нэхэд авах нь шүү дээ. Өөрөө хүссэн урт хүртлээ. За одоо ингээд оролтоо хүссэн урт хүртлээ нэгчлээ гэж бодъё. Тэгээ яаж дуусгах вэ гэвэл за энэ гогцоогоо сайн анхаарч харна. Одоо энэ өнгөн нэхээс байгаа шүү дээ. Тэгэхээр одоо би энд ар нэхэх ёстой болчихж байгаа. Тэгэхээр эхний нэг гогцоогоо араар нэхэ шүү. За хэрвээ түрүүний энтэл шиг нь ийм гарч ирээд. За энэ дээр ар энд нь ар нэхээс гараад за энд бас өнгө л гарцсан л юм л та. За ийш нэхэд хэрвээ явцсан бол тийм гарах хэрэгтэйсэн. За юу тайлбарлах вэ? Хэрвээ энэ дээр ар гарчихсан өнгөн нэхээс нэхэхээр бол эхнийхээ өнгө хоёр дахь бас өнгөөр нэхнэ гэсэн үг. За арт талд ямар нэхээс нэхэх гэж чинь тэрнээсээ шалтгаалж эхнийхээ нэг гогцоог нэхнэ гэсэн үг. За тэгэхээр би одоо энэ өнгө дээр ар нэхнэ тийм үү? За тэгэхээр эхний нэг гогцоогоо ар нэхээсээр нэхэх нь. Тэгэхээр энэ дараагийн гогцооноос болж тийм ээ. За хоёр дахь бас ар нэхээсээр нэхлээ. За тэгээ эхнийхээ гогцоон дундуур хоёр дахь гогцоогоо татаад гаргаад ирнэ. За дараагийнх нь энэ дээрээ өнгө нэхээсээ нэхлээ. Ар дээрээсээ өнгө. За тэгээд энэ эхний гогцоон дундуураа хоёр дахь ингээд татаад гараад ирнэ. За энэ гурав дахь гогцоо нь өнгө дээрээсээ ар авлаа. За тэгээд эхнийхээ гогцоон дундуур татаад гаргаад ирлээ. За энэ мэтчлэн ерөөсөө энийг хаагаад дуусгах нь байна. За төгсгөл дээрээ хүрээд ирсэн би сая өнгө нэгчихсэн. Тэгэхээр энэ дээрээ төгсгөлөө араар нэхнэ гэсэн үг ээлжлүүлээд араар нэхлээ. Энэ гогцоон дундуураа өмнөх гогцоон дундуураа хоёр дахь гогцоо гаргаад ирлээ. За ингээд хаалтаа игээд дуусчин гэсэн үг. За дөрөвдүгээр нэхээс. Энэ дээр бас эхлэл гогцоогоо гогцоодоод за өөртөөгөө хэмжээ хүртлээ гогцоодож аавн штэ тий. За нэгдүгээр хэсгийнхаа ихэнд заагаад өгсөн байгаа. Нэгдүгээр нэхээсийнхаа тэгээд хэмжээгээ яаж тааруулах уу гэхлээр гогцоонуудаа баг зэргийн ингэж зайтай бүр ингэж амар татахгүй шүү. Хайлт ингэж зайтай байрлуулад тэгээ өөрийнхөө хүссэн хэмжээ хүртлээ одоо ингээд гогцоодно гэсэн үг. За тэгээд тэгш тоотой гогцоо авна. Ер нь бол
гогцооны маань тоо дандаа тэгш байвал ер нь ихэд их юу маань зөв гарч ирдэг нэхээс маань. За тэгээд гогцоо маань болцсон гэж үзвэл эхний игнэн дээрээ өнгар гэсэн одоо нэхээсээ ээлжлээд нэхнэ. За эхнийхээ нэг гогцоог нэхгүйгээр зүүндээ шилжүүлж авлаа. Хоёр дахоос нь өнгөн нэхээсээ нэхлээ. За гогцооныхоо баруунаас оруулаад за бас адилхан баруунаас нь оруулаад ингээд өнгө араа ээлжлүүлээд нэхлээ. За авалт маань дандаа ингэж утгасан байдлаар авч байгаа. Ингэж авна. Зарим нь хүмүүс ингэж аваад байдаг. Тэгж авч болохгүй шүү. Ингэж авах нь зөв шүү. За ингээд нааш нь уцаа гаргаж ирлээ. За ар нэхээс зүүнийхээ доогуур уцаа явуулаа. Цааш нь түлхэж гаргаж ирлээ. За энэ ар нэхээс. За ингээд өнгөн нэхээс хажуунаас нь оруулаад цааш нь гаргаж ирлээ. Ар нэхээс. За энийг хараад ойлгохгүй бол миний хосдууны анхан шатны видео хичээл тустай байгаа. Тэрийг үзвэл бүр сайн ойлгохоор заасан байгаа. За энийгээ ингээд төгсгөлийн нэг гогцоо хүртэл ээлжлүүлээд нэгчин. За төгсгөлийн нэг гогцоон дээр хүрээдсэн. За энэ нь болохоор өнгө ар гэд дуусчихсан байгаа. За тэгэхээр төгсгөлийн нэг гогцоогоо яахаа вөхлөөр араар нэхнэ. Ар гэж дуусгана шүү дээ, тий? Ар нэхээсээр нэхнэ. Ар гэд дуусгана. За эргүүлээд за өмнөхтэйгээ яг адилхан эхний нэг гогцоогоо нэхгүй шилжүүлээд авлаа. Хоёр дахь гогцоон дээр за ингээ харахаар өнгөн нэхээс маань харагдчихэв. За хонио олбоо ингээ гараад ирсэн өнгөн нэхээс. За ингээд өнгөн нэхээсээр авлаа. За ингээ энэ бондоош үүссэн байгаа маань болохоор ар нэхээс. За ар нэхээс дээр ар нэхээсээ авлаа. За өнгө дээрээ өнгө авлаа. Уцаанаас нь гаргаж ирээд ар дээрээ ар авлаа. За ингээд яг нэхээснийхээ дагуу нэгчнэ. Өнгө дээр өнгө, ар дээр ар. За ингээд за төгсгөлд нь 2R яг адилхан өмнөхтэйгээр яг адилхан 2R. За ингээд эргүүллээ. Хоёр игнээ нэгчихсэн. Одоо яах вэ гэхлээр юугаас солбоно? Гогцоогоо солбоно. За энэ өнгөн нэхээс дээрээ ар, энэ ар нэхээс дээрээ өнгө нэхнэ. Солбож нэхнэ. Түрүүнийх болохоор өнгө дээр өнгө нэхэд явсан шүү дээ, тий? Одоо тэгхгүйгээр солбож нэхнэ. За ингээд эхний нэг гогцоо нэхгүй авлаа. Уцаа нааш нь гаргаж ирлээ. За өмнөх 3 дахь нэхээсийг үтсэн бол энийг ойлгох бах. Шууд өөртөө нэхэд явчаарай. Үзээгүй шууд энэ нэхээсийг сонгосон бол за энэ өнгөн нэхээс дээрээ араа авахдаа араас нь зүгээ оруулаад уцаа цааш нь түлхийг гаргаад ирнэ. За энэ ар нэхээс буюу ингэж бондож харагдаж байгаа дээрээ уцсан цаанаа зүгээ зүүн талаас нь орууллаа. Уцаа дээдж гаргаж ирлээ. За дээдж гаргах нь болохоор яг адилхан шүү дээ, тий? Өнгөн нэхээс нэг чаа. За уцаа нааш нь гаргаж ирлээ. Одоо энэ өнгөн нэхээс дээрээ ар нэхлээ. Цааш нь татлаа. Ултлаа. За ингээ ар дээрээ өнгө нэхлээ. Нэхлээ. За ингээд ерөөсө солбоно. Нэхээсээ солбоно. Өнгө дээр ар дээр өнгө гэдэг. За ингэж солбоод за төгсгөл дээр болохоор өнгөн нэхээс нэхлээ. Төгсгөлөө бас адилхан өнгөн нэхээс. За гэхдээ өнгөн нэхээсээ хажуу талаас нь ингэж оруулаад өнгөн нэхээс нэхэ шүү. Ингэж биш яг анх нэгтжсэн шигээ ингээд өнгөн нэхээс. За эргүүллээ.
За энэ дээрээ болохоор эхний нэг гогцог нэхгүй шилжүүлж авлаа. За энэ дээрээ болохоор нэхээснийхээ давуу нэх нь ар дээр ар, өнгө дээр өнгө. За энэ одоо ингээ бондгор үүссэн байгаа нь ар, тийм үү? Энэ талаасаа өнгө нэгсэн чинь ийшээ харахаараа ар болчихж байгаа. За ингээд энийг ар. За ингээд татаа харахаар энэ хонио холбоо үүссэн. Энэ болохоор өнгө нэхээс. Тэгэхээр энэ дээрээ өнгө нэхээсээ нэг нь баруун талаас нь оруулаад. За энэ бондгор үүссэн энэ дээрээ ар нэхээсээ нэг. За ингээд юуныхаа дагуу нэгчин гэсэн үг. Нэхээснийхаа дагуу. За тэгэхээр юу яана гэхээр яаж ийн вэ гэхлээр хоёр игнээ буюу ингээд ингэхтэй болохоор яг нэхээсний дагуу нэхээд за тэгээд дараагийнхаа игнээс солбоод явж ин гэсэн үг байна шүү дээ. Хоёр игнийгээр ерөөсө солбоод явж ин гэсэн үг. Өмнөх будаан нэхээс дээрээ шууд нэг игнээгээр нэхээс маань солигдоод явж исэн бол энэ нь болохоор хоёр игнээгээр. За төгсгөлт нь өнгө нэхээс дээрээ өнгө нэхлээ. За ингээ авчлаа. За би хоёр игнээ нэгчихсэн. Солбож нэг нэхэд эргүүлээд нэхээснийхаа дагуу. Тэгэхээр одоо энэ дээрээ дахиад солбоно гэсэн үг байна шүү дээ. За хоёр игнээгээр нөгөө нэхээс маань ингэж хөдөлж ийн гэсэн үг. За би та нарт одоо ойлгомжтой тайлбарлах гал ядаад байгаа. За ангийнхныхаа шилжүүлээд авцсан. Одоо энэ дээр солбож ирнэ. Энэ бондож харагдаж байгаа маань болохоор ар нэхээс агаад байгаа шүү дээ, тий? За тэгэхээр эндээс нь оруулаад өнгө нэхээс болгоно өнгө. За нааш нь гаргаад өнгө дээрээ ар болгоно. За энэ ар нэхээсээ одоо өнгө болгоно. Ингээд өнгө. За энэ хонио холбоо харагдаж байгаа өнгө нэхээсээ ар болгоно. Цаанаас нь зүгөө оруулаад ингээ гаргаад ирнэ. За ингээд энийг нэг нэхэд дуусчихна. За одоо эргүүлээд солихгүй, юуныхаа дагуу нэхээснийхаа дагуу өнгө дээр өнгө, ар дээр ар гэдэг. За энэ нэхээс маань ийм нэхээс байх нэ. За нэг игнэн дээр нь солибоод эргүүлээд солибгүйгээр нэхээснийхаа дагуу нэхлээ. За тэгээ эргүүлээд солиблоо гэд ингээд явах нь шүү дээ, тий. За ойлгомжтой зааж чадж байна уу? Үгүй юу, би сайн мэдэхгүй байна. Чадхаараа л тайлбарлаад. За ингээд ар. За ингээд энэ нэхээс маань ийм харагдах нэ. За эхэндээ би нөгөө оролт болсон байгаагаар нь зургнууд нь гараад явж байгаа шүү дээ. За ингэж харагддаг нэхээс байх нэ энэ маань. Толгой өрөх гээд бүр байвал тэмдэглэгч юм уу? За тэмдэглэгч байхгүй бол утас ч юм уу ашиглаад за ингээ эргүүлээд эхлэл төгсгөлөө тэмдэглэж болно. За эндээ тэмдэглэгчээ зоогоод за энэ тэмдэглэгчтэй буюу энэ урт утас явцсан тал маань энэ баруун талдаа гараад ирэхээрээ би нэхээсээ солих юм байна гэд тэ эргүүлээд тэмдэглэгч нь энэ талдаа эндээ тэмдэглэгчгүй тал дээр гараад ирэхээр ийшээгээ өнгийнхаа одоо өнгө дээрээ өнгө ар дээрээ ар гэд дагуу нэх юм байна гэд өөрөө тэмдэглэгч тавьчих болно. Тэгвэл анх сурж байгаа хүмүүс чинь толгой ирэхгүй байх нь биш үү те. За ийм нэхээсээ за ингээд миний заасан дөрөв нэхээс ингээд болж байна. За бүгдийг нь үзээд эсвэл өөрт харагдах байдал нь таалагдж байгаа сонгоод нэхэж болно. За ингээ хичээлийг минь үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Таалагдвал лайка дараарай. Бусад хүмүүст миний видео илүү харагдах болно гэсэн үг шүү дээ, тий? Лайка дарчвал. За тэгээд шеэр хийж бусдаа бас хуваалцаарай.
subscribe хийж сувгийг маань дэмжээрэй. За дараагийн хичээл уулзлаа баяр таа.